Тэр үнгээр гайхалтай ийм нөлөөнүүд байна. Тэгээ бусдыг хайрлах одоо ийм том агуулгыг бас ингээд сонсоод одоо бинийгээ хайрлаж хүндлэх нь өөрөө эргээд миний аз жаргалтай холбоотой зүйл болж байгаа байхгүй юу? Бусдыг хайрлаж хүндлээд байгаа боловч энэ өөрөө ийм нэг анхнад ярьжсэн юм а бид нарт. Та нар их зөв сэдв сонгосон. Яагаад үг гэх юм бол энэ бусдыг хайрлахгүй хүндлэх гэдэг нь чиний аз жаргалтай эргээд холбоотой байдаг. Тийм учраас энэ өөрөө углуурга нь өөрөө эргээгээл энэ бид нар нийгэмд амьдарч байгаа учраас энийг бусдад хайрдаг үе хүндлэх гэдэг нь хамгийн зөв санаа шүү гэж. Тэгээ хэрвээ тийхгүй юм бол энэ амьдарч байгаа нийгэм, бусад хотууд, бусад улсууд бүгд проблемтай байгаа. Сайн байцгаана уу сонсогч үзэгч та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Онцгой нэгэн дуу хоолой мэдрэмжийг хуваалцахыг зорддог Хүүхдийн гэр подкаст юм аа. Шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарт маань Татар хамтлагийн гишүүн одоо Мөгчөлөө буюу одоо Мөг яах маань хүрэлцээрсэн байна. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе танд. За сайн байцгаана уу та бүхэнд энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэж байна. Учир нь одоо ойрд ингэж радио за бас үндэсний телевизэд юм яриа өгөөгүй байна. Бас гоё шинэхэн подкаста шууд дамжуулт хийдэг басанд нь бас маш их одоо баяр хүргье. Энэ бол их чухал ажил шүү. Тэгээд одоо бидэд бол бас Японы зах зээл дээр бид нар ч анх удаа гарах гэж бас үзлээ шүү дээ. Тэгэхэд бол одоо ерөөсөө 4-5 FM байдаг. Тэгээд Японд. Тэгэл телевизэн яг л манай энэ үндэсний телевиз ихтэй. Телевизэн радио одоо ингээд шууд эфир одоо сошиал эдэр ингээд бүгд цөм байдаг. Маш том 4-5 сууг байдаг. Энүүгээрээ одоо жишээлбэл яг л цензуртэй маш одоо нийгэмд одоо юу гэдгийг те хэрэгтэй нэг үнэн зөв мэдээллийг хүргэдэг юм чанартай өргөж штэ. Тэгэхээр та бүхэнд бас баяр хүргье гэж бодож байна. FM-ийн ярилцлаганд ер нь анх хизээ орж ивэ та. За анх бид нар чинь 101.7-гийн FM-ийн ярилцлаганд ороод за гуруулаа ингэж ороод тэгээд тэр чинь нөгөө царай харагдахгүй болохоор ийм юу яадаг байлаа л да амар чөлөөтэй ярьдаг те бид нар ста ингэдэг яг ингээл нөгөө дүрс байхгүй учраас энэ микрофоны нөгөө юуг өгөхгүй болохоор чинь те voice сонсгож байгаа учраас амар тийм чөлөөтэй амар тийм маадтал хөвгдөөсөн 101.7 одоо баг тэр чинь 2002 онд уу Татар хамтлагийн яг ихэнх үед тийм ихэнх одоо яг бүтэж явах үед гэсэн үг те Татар хамтлаг маш олон жилиг чанартай туулж ийн л да. Тэгээ би ярьцлагын өмнө бас нөгөө сүүлийн үеийн мэдээллүүдийг хайгаад үзэхэд би 23 оны нөгөө оркестрийн тоглолтын дээр бас сурвалжлага хийжсэн байхгүй. Ондопын бэлтгэлийн байран дээр очиж оркестртэй тоглож байгаа. Тэгээ бодсон чи студионы бас рекорд байгаад байдаг. Тэгээ оркестртэй тоглолцсон байгаад байдаг. Одоо бас уран бүтээлийн олзом гэхтэй тийм ээ. Яг одоо кино бас удахгүй нэг ч ах шиг байна. Тэгэхээр энэ их ажлууд яаж амжигдаад байна вэ? Би эргээд нэг юм асуучих уу. За. Яг чанартай юм олон жил боллоо гэдэг чинь шүү дээ. Яг юуг нь тэгж харж байна гэж аахгүй. Энэ за би бол танаас сонсогч байхгүй. Тэгэхээр анхнаасаа бусдын хайрыг хүндлээс ахуулаад, ардын багшаас ахуулаад, тэгээ фридомоос ахуулаад, нөлөөллөөс дээгүүрээс ахуулаад ингээ явсан. Тэгэхэд хамтлагууд ч нэг гişүүдэн солигдох ч юм уу. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар одоо энэ олон жил хамтарч ажиллана гэдэг. Ер нь хоёр хүн хамтрах ч гэсэн надад бол хэцүү санагддаг л да. Тэгээд уран бүтээл дээр яг эргэн юм хүчтэй орж ирэлтүүд бас их хөдөлмөр шаардах болов уу гэж зүгээр би хувь хүний өнцгөөсөө л тэгж бодсон шүү. Тэгээд яг хэлсэн шүү. Энэ яг хуу бидний нэг юм одоо юу гэдгийг аавроо одоо биднийг хамгаалдаг гэдэг юм уу. Би ч яг дотроо юу гэж боддог гэхээр нэгдүгээрт бол бид нар ингээ бэлтгэл ангиас нэг одоо ангийн хүүхдүүд нэг дошны хүүхдүүд нэг одоо зах дээр бүр ингээд арилжаа намаа идэг хүүхдүүд гэдэг ингээд бүх юм амьдралаараа сургуулаараа сонирхлоороо өссөн орчсноороо гудамжаараа дошоороо гэх юм уу динжэрээ гэх юм ингээд нэг байгаа учраас бид нарт ингээд нэг сүулдэ энэ өөрөө нэг үзэл санааны зөрчил гэдэг юм айгу баг тэр хийх одоо үйл юу гэдэг лээ хийх тэр одоо зүйл дээр илүү их төвлөрч чаддаг тэрийг мөрөөд чаддаг тэр мөрөөдөл нь өөрөө үйл хөдлөл болж чаддаг тийм юм болов уу гэж бодож байна. Тийм. Хоёул киноны тухай яриа л да. Яг одоо кинотой хамтлаг бол бас цөөхөн баха. Тэгээ тэр дунд хипхоп гэвэл бүр цөөхөн тийм ээ. Энэ кино хийгдэх сэдэл яг хизэнээс яригдаж эхлээд одоо ингээд бичиж гин байна. Энэ кино хийх сэдэл бол бид нар 20 жилийн хойг бид нар зүгээр өнгөрөөж болохгүй. Нэг өсөндөө бид нар энэ түүх үлдээж байна. Бид нар чинь бүх юм цаг хугацаатай.
цаг хугацаа гэдэг маань ингээд урсаад өнгөрнө. Тэгэхээр энэ цаг хугацаануудад бид нэр хийх ёстой заавал хэд хэдэн ажлууд байна. Нэгдүгээрт бид нар 20 жилийн байгаа төв стадионд хийх ёстой. Том хийх ёстой. Тэнд биднийг сонсдог байсан, дэмждэг байсан залуучууд, нэг үеийн залуучууд бодон үзэл бодлоор нэгдэж байгаа ч юм уу, тийм залуучууд цуглаад баярлах ёстой, хөөрөх ёстой, дурсамжаараа аялах ёстой, тэндээс ирж хүч авах ёстой гэдэг ийм зорилт тавьсан. Тэр маань биелсэн. Тэрний 20 жилийн өмнөний ажил. Хоёр дахь ажилмаар бол энэ яг уран сайхны кино байсан. Нэгсэндээ 22 онд бид нэр яг энэ планыг гаргаж ирсэн. 22 онд гэсэн. Одоо 3 жилийн дараа гарч ирнэ гэсэн. Дараагийн ажил маань бол бас ингээд хэд хэдэн ажлууд гэхдээ би яг нэг 2 ажил байгаа л да. Тэр нь бол яг тухайн цаг үедээ болоё. Тэгээд яг шимд сонирхож ивэл би бас хэлж болно. Тэгээд 3 жилийн хуваалцмаар. Хуваалц гэдэг бол 3 жилийн өмнө энэ киног хийх ёстой бид нар те. Ягаад гэвэл энэ татар гэдэг хамтлаг өөрөө бидний бага нас хүсэл мөрөөдөл за тэгээд бидэрт нийгэмд бас юм сонор бидэрт заасан л да. Сонор рекордс. Нийгэм та нар ингээд зөв үлгэр дуурайлал үйл хөдлөлийг дагуулах тийм залуучууд байх хэвээр. Яагаад гэвэл танаа анхны нэрийн хуудас болсон дуучин бусдын хайрыг хүндлэх тухай, эд юмсыг хүндэлж хайрлах тухай, байгаль их ээжийг ингээд аав ээжийг энэ эргэж харах тухай ийм зүйлийг дуулдаг. Та нар одоохондоо хүүхдүүд байна гэх манай дэлгэр туяа захирал бол бүр ингээд бид нар хурал хийж хаад ингэж хэлдэг байсан. Тэгээд бид нарт одоо ийм байна, бие зөв авч явна, ингэн биеийн гол гоё байлгана, фитнест явна. Одоо ингээд Дэнжимингаас ирж байгаа миний хүүхдүүдээс бас ингээд мэдээж одоо олныг танил болж байгаа хүүхдүүд чинь ингээд маш гоё ингээд цэмцгэр байх хэвээр өдөрт бассейнд яв, би фитнест яв, гоо сайханд яв. Бүх зүйлд явсан те. Гэх жишээлбэл ингээд энэ зүйлүүдийг хийхин тулд бол бид нар ингээд одоо тэндээс маш их юм сурсан байна л да. Яг нөгөө нэг төлөвшөж байгаа. Тийм, өсвөр насны хүүхдүүд шүү. Татар хамтлаг бол хүүхдүүд байсан ба шүү дээ. Тэгэхэд артист хүүхд байхасаа ингээд артистийн одоо бэлтгэлийг дамжсан ба шүү дээ. Одоо сургууль сурагдсан юм хаашаа тий. Тэг юм хийж явахдаа сургуулаа төгссөн ч юм хаашаа тий. Тэг манай одоо чугуу ах гэдэг чулууд ах маань л ингээд 2-3 бот англи хэл дээр юм номнууд ингээд ухаан суугаад гэсэн. Тэг өөрөө бол яг англид бас менежмент, бизнес менежмент, шоу бизнесийн чиглэлээр сурч ирсэн. Тэг яг л тэрийг бол энэ манай Монголын зах зээлд болон яг ингээд маш гоё хэрэгжүүлж чадсан л гэж бид нар харддаг. Сонор рекордсоос угаасаа яг гарсан уран бүтээлүүд бол яг чанартай олон жилийн настай байдаг шүү дээ. Найтраа байна тий. Одоо чанартай прожектууд бол байна. Татар хамтлаг яг хүүхдүүд байхдаа бид нэр энэ олон жилийг туулна гэдгийг харсан байсан гэсэн үг. Харж чадахгүй хаа. Яг мэдээж бид нэр ингээд 4 жил 5 жилийн гэрээтэй. Энд 4-5 жилийн гэрээнд бид нэр заагдсан төлөвлөгөөтэй ажлуудаа хийн. Нэгт анхны тоглолт, хоёрт цомог, гуравт том хэмжээний тоглолт open air гэдэг. Хүмүүс санаж бол 6 сарын 16-ны өдөр open air-т ингээд хан ман нураал, гал команд хэрэл хашаал өөжлгөө. Ингээл амар далаацтай ярьдаа шүү дээ. Тэр бүр усыг унтал ярьдаа шүү дээ. Тэг яг нөгөө ингээд өнгөрсөн хугацаагаар дэсэн чи би гой санагдахгүй тий. Тэгээд тийм биш үү те. Бусдын хайрыг хүндэл гэдэг дуу яг анх цацагдахад яг ямар мэдрэмж төрж исэн бэ? Хайрыг хүндэл гэдэг дуу бол бид одоо та хэд бол өөрсдөө ингэ бүтээгчд байгаа шүү дээ. Энд тэнд ингээл яваал эхлэнгүүт яг төрсэн мэдрэмжийг ингэдэм билээ шүү дээ. Одоо анхны клипээ хийчээд, анхны ярилцлага өгчөөд, телевизэд ярилцлага өгчөөд ерөөсөө үзэж чаддаггүй. Тэгээ хайрыг хүндэл гэдэг дуу бол нэлээд хүнддэг байхгүй юу? Бидний хувьд бол дуулалтын хувьд болон тэр нэг дуулалтын техникийн хувьд манай жишээлбэл жагаа тэн дээр бол маш одоо бараг би боддог юм анх удаа хипхоп дуун дээр юм аваа гаргаж байгаа. Өнгө гаргаж байгаа байхгүй. Тэрээр хулгаас айгэн өөрийн чадал хэрээр сан техникч нэрээр хүний хүүрэнг орон гэдэг ингээд дээшээ доошо. Тэгээ тэр нь сүүл холболттой учраас давтагдаж сонсогдохлоор тэр нь чихэнд маш гоё аялгуулга сонсогддог. Тэгэд энийг яг ингээд бид нар тайзан дээр дуулах ч юм уу ингээд маш хүнд жоохон хэцүү байдаг. Тэгэхдээ энэ өөрөө утга агуулгын хувьд болохоор юм өргөн зарвартай тийм дуу юм бэл. Тэгэхээр юу гэж хэлэх гэж байна гэхээр анх тэр нөгөө дууга эн тэнд ингээд сонсохоос зайлсхийдэг бид нар. Ичдэг хүүхдүүд шүү дээ, 17-8 та хүүхдүүд чинь тэгэл за хүн юу гэж бодож байгаа л гэж харддаг юм л шүү дээ. Ямар тэнэг сонсгож байгаа. Эсвэл яг тэр нэг
дуулж байгаа хэсэг нэг юм алдаатай дуулсан байгаа шүү дээ. Нэг үгээ ингээ бөөрнкий хилцэн ч юм уу те. Өөрт нэг таалагдахгүй нэг юм байгаа шүү дээ. Тэгээ би чи яг үндэ ингээ дуулж муулаад яг ярихлаараа ингээ гайгүй юм мөртлөөрөө дуулахаараа би чи жоохон бөөрнкий явдаг байхгүй юу? Бөөрнкий явдаг. Яг дуулаад ирэхлээр тэр нэг скил нь хүрхгүй ч юм уу. Эсвэл бол тэр нэг манай заяа маяч юм бол ингээ хурдан өгүүлэх тэр техник механик тэр лаг шүү дээ. Тэгэнгүүт чинь ингээ тэр мэрийгээ сонсохоор эмзэглдэг ичдэг байхгүй. Тэгэхээр жоохон зайлсхийдэг. Одоо хараа гайгүй тэгтэл одоо тэр нь байсаар л байд юм лээ. Тэрүүгээр одоо 20 жил туулцсан ч гэсэн. Одоо ингэдэж шүү дээ хүмүүс ингээд бидрийг асуудаг ш. Яа та нар одоо ингээд тайз майснаар гараад зүгээр шууд гарчдаг бах те. Та нар одоо олон тайзнаар гарсан усуд гэвчиг авчиг ингээл нөгөө айдаг хэвээрээ те. Тэнийг харагдаж байгаа болов. Санаа зовх юмуд байна шүү дээ те. Хүнд чинь ингээл яг л адилхан шүү дээ бид нар чинь ерөөсөө ингээл бид нар чинь Монгол улстай Улаанбаатар хоттой амьдарч чинь тэгэл занж хүн чинь заримдаа ингээл бүх юмд заримдаа амар хаппи байна гэдэг шиг тэрний шиг адилхан өөртөө итгэлтэй үе байна, итгэлгүй үе байна гэдгээ шалтгаалж тэрнээс ингээл өдөр болгон өөртөө итгэлтэй байх бас боломжгүй байгаадах шиг байна. Тэгээ бид нарт яг тэр нэг анх тэр дуу сонсохоос илүүтэйгээр тэр нэг годамжаар яваад нэг хүн болгон таниад эхэлж ш тэр айгүй бид нарт юм юу гэсэн юм бэлээ амар хэцүү санагдсан. Одоо жишээлбэл бид бүр юм урам зориг биш. Тэгэл одоо юу гэдэг бид нар чинь ингээл Динжимэнга даал амьдэрдэг. Тэгэл сонорлуугаа бид нар чинь заримдаа алхаж явна, таксигаар явчихна. Автобусын суугаад явчихна те. Тэгэл ингээл нэг өдөр бид нар ингээ бөөнтөө ингээл явжсан чинь нөгөө клип гарсан. Тийм гарцсан байгаа тийм. Одоо дуу ингээд эфемер явж байгаа гэдэг ингээд зарим нэг дуу нь хит болж байгаа гэл манай одоо сонирхын чинь бүтэн баг ажиллаж байгаа шүү дээ. Тэгэл зүгээр ингээд санаандгүй явжсэн чинь ингээд мөгийн стайл чинь тэгэл сүүлдээ тэрнээсээ ингээд нөгөө бид чинь ингээд зүгээр хойш уур идэл бэрхшээ идэл бүгдээрээ л сайхан гоё үнцээ одоо идчихэж байгаа шүү дээ. Тэгэл бид нар ингээд цааны газар ороод ингээд яг ингээд идсэн чинь ингээд хүмүүс живэр хавар хийгээл те. Тэр нь айгүй юм нөгөө юу санагдчихсэн хүүхдүүдэд. Яа бид нар ингээд амар өнтэй бол идэх хэвээр байна ч гэж боддог ч юм уу те. Амар том ресторанд орох хэвээр байна ч гэдэг юм уу те. Одоо бол бид нар тэрийг ерөөсөө тоогоо болцсон. Зүгээр л бид нар ингээ гудамжаар гээл сайхан ингээл хаана хин энэ гоё холдооч тэгвэл ороод ингээл яачдаг. Тэр хүүхдүүд болохоор тэрэнд амар эмзгэлдэг байсан байна тий. Гэхдээ тэр угаасаа хүүхд ч гэлтгүү зүгээр тухгүй санагдах хаа. Тийм тухгүй санагддаг тийм. Одоо ингээ манай үеийнхэн ч гэсэн ингээл хараад амар гоё мэдлэл таарал өөй сайн уу гээл тэгээ сайн заавар мэтэл нь гоё штэ гээл тэгэл бид нар ингээл хоолоо идэл хамтдаа хоолол заримдаа зураг авахгүй бол заримдаа сайхан амжилт бие биендээ амжилт төсөөл ингээд энэ айгүй гоё. Татар хамтлагийн одоо 3 гишүүн гурлаа нэг анги гэж штэ. Тий. Тэгэхээр танай анги бол бүр юм хайр анги бах тий. Тийм штэ. Одоо жишээлбэл манай анги юм байсан штэ. Одоо ингээд манай заяа ингээл бүх охтуудыг ингээд тойруулаас болгочихно. Тэгэл тэнд нь онгоо ярьж өгөн хөгжилт нь тэгэл бит цохол. Тэгэл тэнд нь замоогийн миний өгшөнд гэл ингээд тэнд зүгээр зүгээр урлаг болоод байгаа юм уу тийм одоо юу болоод байгаа юм уу те нөгөө хошин шог үч болох шиг те тэгэл тийм ч ер нь манай анги тийм айгу урлаглаг анги байсан байна. Би жишээлбэл одоо тэгэл биш юу лээ найрал дууны ангид явдаг мавдаг ингээд бүгдээрээ л яг ингээд манай жагаа олжлбол спорт дуртай брүслиг шүтдэг байлаа шүү дээ. Брүслигийн хөлийг нь яг ингээд хангаж маа. Хөлмөл мангар өндөр гард. Нэг юм өнцгөрдөг шүү. Тийм мангар өөрөө төстэй шүү дээ. Бас төстэй зардаг брүслиг. Киноны гол дүрүүдийг ер нь одоо та яг одоо сонгоход нь байсан уу эсвэл одоо хараад ер нь бол яг ингээ энэ дүрүүд энэ жүжигч тоолно гэхэд ер нь ямар мэдрэмж болсон бэ? Кино дүрүүдийг бид нар ч яг 23 онд сонгож байсан 3 хөрхөн яг 10 жилийн хүүхдүүд сонгож байсан эхлээд кастинг хийгээд тэгээд төсөл маань яваад тэр бол 9 ангитай гэж бид нар хийгдэжсэн боловч нэг ангитай болж хувираад тэгээд манай кино продакшн бол Аранжин Pictures Аранжин Pictures маань бол кастинг явуулсан. Гэхдээ би өөрөө байсан, манай заяа байсан. Тэгээд харж агаад маш олон хүмүүсээс сонгоод тэгээд яг дөрүүд бол одоо ингээд бид нар чинь Дарханд зураг авсан. Дархан хотод бид нэг сар болсон. Тэгээд Дарханд ингээд аваад яхад дөрүүд нь ямар одоо бүр нэг юм болох юм болдог гэдэг шүү дээ. Дөрүүд нь яг тийг сонгогдсон. Маш төстэй, зан характерын хувьд ингээд хоорондоо одоо манай гангаач жишээлбэл одоо ганг бие хамтлагийн дахлагч хайж ах жишээ нэ тэгвэл манай заяа чи ингээд тэгээ ер нь бол тэр нэг юм байгаа байдал бүтээлч байдал одоо хөвний зан характер тэгэл маш төстэй. Чимд юу гэж бодгдсон нэрэ. Юу? Дөрүүд нь ер нь л төстэй. Ялангуяа одоо
Гангбай ганга. Тий. Татар заяа гэдэг хоёр артист бол бүр аягүй адилхан. нэрээ ч бас адилхан байх шүү гэж бодсон шүү. За яг одоо та нар ингээл нэг 20 жилийн өмнөх зургийг харах юм бол яг л байгаа. Артын багш дууг шинжилсэн хувилбараар цацлаа шүү дээ. Кинотойгоо холбогдуулж. Ягаад ардын багш дууг сонгосон бэ? Ардын багш гэдэг дуу бол манай хамтлагийн хамгийн баг анхны дуунуудын нэг юм. Ягаад гэвэл тэр өөрөө ардын багш намайг өөлүүлнэ, дуулуулна, аз болоход миний нөхөд надад хичээл хуулуулна гэдэг нь хуулуулдаг нь жагаа байхгүй юу? Тэ хуулуулдаг нь. Тэ хуулуулдаг нь гэдэг ингээ энэ болгон чи ингээд бид нар 10 жилдээ байхдаа ингээд өөрөөсөө ингээд туулаад яг тэргүүрээ ингээд тэгээд аз болоход миний нөхөд хичээл тэ ингээд явдаг. Яг тэр нэг юм яг ангид болдог бүх процесс байгаа. Айгу тийм бидний одоо хүүхэд насын хамгийн одоо нандин магадгүй тэр анги дотор байдаг процесс ардын багш гэдэг тэ бас гоё юм хүнийг бас ингээд жоктэй тэгсэн мөртөө ля гэдэг ингээд нэг юм урайлахантай тэ тэгээд мэдээж 9 сарын 1 болж исэн бид нар хамгийн анхны дуунуудын бас нэгээрээ хийсэн гэсэн үг. Анхны дуунууд тэгэхээр өмнө нь бол сонортой гэрээ ихэс өмнө 5 6 дуутай байсан гэж тий би бас өөр ярилцлагаас сонссон. Сонортой бид нар гэрээ ихэд нэг цомогтой очсон. Бүтэн цомогтой. Бүтэн цомогтой байсан биш. Тий 10 дуутай байсан уу 10 дуутай. Тэгвэл эхний дуунууд нь яг ямар дуунууд байсан бэ? Одоо бусдын хайрыг хүндлээс өмнөх одоо дуунууд байна штэ. Манай хамгийн анхны дуу юм штэ. Сүсгтэн гэдэг нэг дуу. Бидний бурхан буддаа. Гэт жоохон тийм шашны маш хүнд дуу. Тэгээд ганц олдох наснда сайхан амьдрал үгүй дээ. 50 60 жилийн дараа бидний нуруу бүхэндөө гэдэг. Яа. Бол хүүхдүүд байгаа. Хүүхдүүд байгаа. Ямар сүрт бидний үр тэгдэг гэсэн чинь ингэ ямар сүртэй юм ярьдаг бацаанаа те. Энэ одоо баахан том биетэй дэнжин мянган нэг нүгс хар юмнууд л байдаг бах та гэдэг. Тухайн үеийн телевиз байхгүй те ингээд бүх юм жоохон юу байсан. Тэгэл бидний ингэ сонин дээр ингээд нэг хар дүрсэн баахгүй ингээд бахангаар том юм биетэй юм дүрсээр төсөөлцсөн нэг дэнжин мянган татар хамтлаг арх тамиг хэрхэлдэггүй гин энэ гэдэг нэг тийм. Тухайн л сонин дээр өөрийнхөө тухай хамтлагийнхаа тухай гарсан байхыг унших гоё хаа. Гоё. Сонин бас их сонин том зах зээл байсан шүү дээ. Өө айгүй том одоо хэвлэл мэдээллийн нэг номер те. Одоо хамгийн их одоо шар мэдээнүүд энэ төр сэтгүүл дээр байлаа шүү дээ. Би өмнө тантай ингээд ажиллаар ингээд холбогдоод ингээд одоо тоглолтын тухай ч юм уу асуу шүү дээ. Тэгмээ та ингээд танихгүй ирнэ. Амар юм хариуцлагатай ярьдаг байхгүй. Тэгээд яг нэг юм менежер ч нэг продюсер ч юм уу яг нэг юм ажил хэрэгч хүн байгаад байна шүү дээ. Ер нь энэ хэлсэндээ байх ер нь хэр чухал юм бэ? Маш чухал шүү. Тийм бид нар одоо нэг ч ажил бас алж үзээгүй. Тэгэл яг ярьсандаа байх. Энийг бид нар тэгтээ бараг л одоо юу гэдгийг одоо бидний ээж аваад те тэр үеийн усууд бас ингээд айгүй тийм хариуцлагатай тэр 100 гэр бүлийн хүмүүжил бол 100 байгаа тий. Дээр нь бид нар сонор гэдэг одоо ийм том продакшн бидний одоо маш том сайн хүмүүжүүлж чадсан. Та нар энэ хатуу гэд юу н хатуу гэдэг ингээд бид нар гайхаад байдаг. Урлаг хатуу шүү, спорт хатуу шүү тий. Энэ олны юуг авч явна гэдэг чинь хэцүү байдаг юм аа. Хатуу шүү. Хатуу юм одоохондоо харагдахгүй л юм гэж. Гэвч энэ өөрөө алхам бүртээ яаж явах уу гэдэг те яаж аливаа зүйлд хандах уу гэдгээс ингээд шалтгаалаад энэ сонор бидний ингээд манай дэлгэр туяа захирал Баттуул чулуудаа тэр банк ингээд өгүүлж ийснэ одоо ач тусна гэх юм уу та те та нар энийг бол ингээд ярьсан хэлсэндээ хугацаа төлөвлөсөн цаг минутанд бэлэн те өглөө 10 цагт ирээд та нар зүгээр энтэй өдөр тулгын дуу хийнэ гэсэн үг биш. Нэг ингээ хамт олон болно. Энэ болгон чи ингээл цаагаараа бид нар ингээл хүмүүжүүлж байсан. Бас нэг ач тусна юм болов уу гэж бодож байна. Оролцоо хариуцлага чухал байгаа шүү дээ. Тий. Татар хамтлагийн хамгийн том дэмжигч тийм байна. Би манай заяа ингэж хэлдэг би бидний хамгийн том дэмжигчд бол одоо юу гэдгийг энэ бидрийг сонсож байгаа дэмжиж байгаа бидрийг ойлгодог гэсэн үг. Бидрийг яг юу хэлэх гээд юу түгээх гээд юуг бид нар одоо ингээд нийгэмд ингээд одоо дуучин юм байна л да. Өсвөр насныхан тэр чигээр дуу хөгжим. Кино үзэж харж байгаа. Тэр зүйлээр ээж аавын мэдээж өгүүлснээр байна. Гэхдээ тэр сонсож байгаа зүйлээрээ
тэр үгээрээ, тэр үйлдэлээрээ яг кодлогдож байдаг. Тэгэхээр энэ л гэсэн үг л дээ. Би жоохон тутаа хариулж өгөө. Надад бол яг ийм бодол ирсэн. Би бас ингэ нэг дуу сонсож байгаад үгнээс амар юм ишлэл ч юм аа үлдчихдэг байхгүй. Ингээ дуу сонсож байхад нэг хэрэгтэй хоёр мөр байдаг шүү амьдралд яг нэг. Энэ надад зориулж хэлсэн юм шиг те. Тий, санал нь хэлдэг те. Тий. Тэгээд тэр бол яг өсвөр наснд бол яг үлдсэн. Тэр баг насан турш таадуулагдсан болов. Яг бусдын хариг хүндэл ганцаараа бороо дуунууд бол бас нэг үеийг ингээ хүмүүжүүлсэн шүү. Би бол хүмүүжсэн гэж хэлнэ бэ. Тий. Одоо тэгэл яг энэ дээр би бас нэг мэд хэлэхэд манай Сонон Балжир гэдэг 10 жилийн багш байдаг байсан. Бидний 6 дугаар ангиас илүү 5 дугаар ангиас юм байна. Англи хэлний багш байхгүй. Тэр хүн биднийг өмгөөлж хамгаалж дэмжиж цорын ганц бидний одоо юу гэдгийг одоо юуны хамгаалагч байсан байхгүй. Энэ гурван маань л болох гэдэг шүү. Нэг дэмжижээгээд. Тэгээд манай заяа чинь 10 жилдээ малгаагаа авдаг. Тэ? Малгай таадаг. Захирал сургуулийн захирал хөөе бацаа энэ бүр ингээд хуралддаг те. Хурлаар оруулдаг. Энэ малгаагаа тайлаач гэдэг. Тэр хүүхдэд бас нэг юм бас одоо юу гэдэг нэг юм байсан л да манай заяа чинь ингээд тухаарна гэдэг нэг юм гарч тэрийг нууж байгаа. Одоо илэрлэл нь байдаг шүү дээ. Тэгэл өсвөр насны хүүхд чинь гоё харагддаг гэж бодож шүү дээ. Одоо бүгд яг адилхан одоо манай дүүнер мөндөр тэгж байгаа сте ингээд хамгийн гоё. Тэгэл ингээд шинэ хутлан өсчихлөөр шинэ хутлан хитрхийг ялгардаад байгаа юм шиг ингээд тэгэл тэрийг жоох ингэж юм гээл те. Жоох ичилдэг юм уу одоо мэргэлдэх юм уу те. Манай тэр яг Сонон Балжир багш гэдэг хүн бол биднийг ингээд бүх зүйлэн дээр ингээд хамгаалж тахалж явдаг байсан. Тэгээ тэрнтэй холбогдлолтой энэ ардын багш гэдэг доо бол бас их чухал л да. Тэгээ бид нар яг үүндээ яг ингээд буруу зүйл сургууль дээр хийчихсэн шүү дээ. Амар загна. Тэр өөлүүлэн дуулуулна гэж байгаа шүү дээ. Ардын багш намайг өөлүүлэн дуулуулна гэдэг нь багш биднийг өөлүүлж исэн. Тэгээд бас дуулуулсан ба шүү дээ. Миний хүүхдүүдээ энэ чинь л яг та нар мөн байж штэ гэд. Аав ээж ч мэдэхгүй байгаа. Аав ээж наад хипхоп гэдэг юм болооч наа гудамжны хүүхд зоддог гин дээрэмддэг гин энэ хипхопчтанаас чинь бүх муу мох юм гардаг гэж тэгээд бид нар ээж аав ингээд хоорондоо эсрүүч байгаа. Бид нар ингээ хайрыг үнэл гэж дуулдаг юм аа гэхэлэр гэдэг ээж аав ч те багш бол тэр ингээ анзаарцаа айлд тийм те бид нар чинь ингээ анги дотор мотроо ингээд нэг өгүүлж мүглж байгаа багш нарт баригдаж багшд баригдана. Тэр чинь яг 9B гэдэг юм 8B гэдэг манай л анги байлаа шүү дээ. Тэнд багш нар орж ирж хичээлээ садаг манай одоо болохоор ингээ шилжээ явдаг юм шиг л шүү дээ те. Зарим тийм баха. Янз бүр. Тэгэл яг ингээл ангидаа ингээл янз бүрийн юм хийж байгаа багш ороод ирнэ. Юу гинөө гэдэг. Тэгээ нэг багш гараад нэг багш орж ирэх хүртэл нэг зай байдаг шүү. Тий. Тэгэл ингээ багш нар чинь ингээл яг л тэр анги цаглахуудах уу, хичээлдээ сайн байх уу гэдэг нь тэр ангийн багшаас хамааралтай. Тэгээ ангийн багш ингээд мадлуулдаг. Чи одоо танаа наад нэг хэдэн нэг тэр даа ялангуяа тэр бацаая гэх. Манай бацаа энэ байндаа хоёр ч алдартай байлаа шүү дээ. Энэ 39 дээр. Байндагийн манай дөрөвд гишүүн байгаа шүү дээ. Энэ хоёр ч нийлэхээр ээдтэй дийлдэггүй. Тэгэхээр татар хамтлагийн хамгийн дөрсгөө гишүүд нь тэр хоёр. Хамгийн онцлогт нь манай жаргал сайхан гоё. Хамгийн даруухан хамгийн одоо би байсан баг шүү. Тий. Намайг ер нь ингээд манай мөөгийн төвштэй ингэсэг айл гэдэг. Намаахан 50. Тий. Тэгээ яг мэдээж би бол одоо хамтлагийнхаа одоо арын ажлын гэх юм уу те. Эмэрхүү ажлын бас амжилтдаг гэх юм уу. Татар хамтлагийн дуу маш олон хүнд хүрсэн. Олон жил сонсож байна. Энэ олон жилийн хугацаанд энэ дуу миний амьдралд ийм нөлөө үзүүлсэн гэсэн түүхүүд бол байгаа бах. Тийм түүхээсээ бид нартай уулзсан. Бид нар бүр ийм манай хамтлагийг сонсдог, татарыг сонсдог. Би эсрэг өдрийг сонсчод архинаас гарсан шүү дээ гэд ирдэг. Ийм олон тохиолдол. Бороог сонсоод бид тэр хань ижил болоод өддийг хүртэл хамт явж байна. Энэ хүүг сонсоод өөрийнх нь боржгоноо татар болгоцсон юм байна. Одоо боржгоноо өгтөө дугрын мөчлөн гэж байна шүү дээ. Тэгээд татар авахт дугрын мөчлөн болгоцсон байгаа байхгүй. Яагаад гэдгсэн чинь миний энэ үзэл бодлыг өөрчилсөн юм аа ээж аваа. Наад зөвшөөрөөж гэсэн чинь ээж аав зөвшөөрөөгүй. Тэгтээ сүүлдээ зөвшөөрсөн байна. Одоо татар авахтай хүн байгаа гэсэн үг. Тэр үнгээр гайхалтай ийм нөлөөнүүд байна. Тэгээ бус
бусдыг хайрлах одоо ийм том агуулгыг бас ингээд сонсоод одоо бинийгээ хайрлаж хүндлэх нь өөрөө эргээд миний аз жаргалтай холбоотой зүйл болж байгаа байхгүй юу? Бусдыг хайрлаж хүндлээд байгаа боловч энэ өөрөө ийм нэг ах над ярьжсэн юм а биднэрт. Та нар их зөв сэдв сонгосон. Яагаад үг гэх юм бол энэ бусдыг хайрлахгүй хүндлэх гэдэг нь чиний аз жаргалтай эргээд холбоотой байдаг. Тийм учраас энэ өөрөө углуурга нь өөрөө эргээгээл энэ бид нар нийгэмд амьдарч байгаа учраас энийг бусдад хайрдаг үе хүндлэх гэдэг нь хамгийн зөв санаа шүү гэж. Тэгээ хэрвээ тийхгүй юм бол энэ амьдарч байгаа нийгэм, бусад хотууд, бусад улсууд бүгд проблемтай байгаа. Энийг л хийчих юм бол бид нар эндээ жижигхэн хүн мэдхгүй эсвэл бол дэлхийд даяар нэг олон зүйлээр тархаагүй ч гэсэн эндээ бид нар аз жаргалтай амьдрах нь хамгийн сайхан шүү дээ. Яагаад гэвэл бид нар эндээ хүн болоод төрсөн, хүн болоод эндээ өссөн учраас хүн хүнтэйг л харьцсан. Хүн хүнийг л хайрлаа. Гэхдээ монгол хүн монгол хүнтэйг л илүүтэй л харьцсан да. Тийм. Гадны одоо Америкт очиод ирэхэд одоо бидрийг нэг Азууд ч гэж харна. За зарим нь монголч гэж харахгүй тий. Тэгээ монголчууд бол монголчуудад л харилцсан. Гэхдээ бидний энэ бусдыг хайрлаж хүндлэх тухай гэдэг хүний зүйлийг бол монгол хүн л ойлгоно. Гэхдээ бид нар бинийгээ яаж хайрлах хүндэлдэг вэ гэхээр өөрсдөө. Тэд нар бол бас өөр. Солонгосчууд бол жишээлбэл хоолоор ингээд яадаг ч гэдэг юм уу тий. Хоолоо идсэн үү гэж асуудаг тийм. Тэр нь одоо хайрлаж байгаа нэг асуулт байгаад тах шиг байна. Бид нар бол бинийгээ хүндлэн гэдэг нь тий. Бид нар одоо нэг ах хүнийг л таал гэждэг тий. Тэр нь харилцаанч айгүй өвтэйхэн тий. Одоо зарим сүүлийн үед бол одоо тэр жоо хайрлаж ах шиг. Гэхдээ тэр нь өөр айгүй хүндлэл болоод тэгээ биендээ юу асуудал үүсдэг. Бид нар бол тэгээ явчихдаг. Одоо тэр арилж ах шиг байна гэж бас энэ талаар ярмаар байна л да. Бро гэж байгаа шүү дээ. Энэ талаар нь юу гэж боддог вэ та? Ахаа гэх юм уу, бро гэх юм уу? Бро ч бас нэг юм бөөрн хилээд байгаа ч юм шиг те нэг андаа ч юм уу, дүүгээ ч юм уу, ахаа ч юм уу. Үеийнхэн одоо манай ингээд дүүнэр нэг бро хөшөө гэхлээр ваа ашгүйтэй би одоо те бид нар шиг одоо юу аа байна гэ би тоодгүй л те. Миний хувьд бол зүгээр нэг ах үнэ та танихгүй үнэ бид нар та гэл ингээд ярьчихдаг. Гэхдээ би энэ дэр нэг сайн тайлбар хийж чадахгүй нэ. Энэ одоо нэг жоох юм өөрчлөгдөж байна. Гэхдээ цаагуур нь хүндлэлээ тэгж илэрхийлж байгаа юм уу? Тайсны тоглолтууд байгаа шүү дээ. Татар хамтлаг тоглолт болгон дээр зөвхөн нэг л дууг яг тэр дууг заавал листэнд оруулна гэвэл аль дуу вэ? Одоо хүмүүсийн сонсох дуртай бороо л юм да. Энэ бороо гэдэг дууг одоо хүн болгоо мэддэг юм байна. Бараг мэдхгүй хүн их ховор. Мэдээж насан туршгүй хүүхдүүд байна шүү дээ. 16-аас за 60 насны хүмүүс хүртэл сонсч л бүгд л бороо хөөрхөн аялгаатай дуу лээ. Бороог бол хаач дуулна гэж. Тий. Би яг бороог анх сонсоход яг писэ тоглодог гэсэн. Писэнд. Тэгэл чата тоглол. Дурлалаар гээл сонсох. Йоо амар гоё. Йоо бүр тэгээ гараад ирсэн чи бороо орж идэ. Гэхдээ надад ямар ч нөө хайр маяр ямар ч нөө стори байхгүй л байсан. Зүгээр нэг юм хүүхэд байгаа шүү дээ. Тэр тэгтээ яг дуу дурсамж хоёр яг цогтой байд юм шиг. Яг санагдаад байхгүй. Тэгээд энэ бороо гэдэг дуу маань өөрөө бас нөгөө юм эмгтэй эрэгтэй хоёрын одоо юуны тухай дуу шүү дээ. Харин тийм байлээ. Ойлгосон. Тэ юуны тухай дуу байхгүй. Тэгээ тэр нь юу гэж байгаа вэ? Тэр энийг хүмүүс бас ойлгодгүй мэддэг юм билээ. Дурлалаар ингээд бороо нордоо гэж байгаа байхгүй те. Ингээд амар гоё ингээд дурлахаар бороо ороо те. Дуурч амжилгүй хацар минь норлоо гэж байгаа байхгүй те. Тэгээ хацар норхоор чинь үлсэн гэсэн үг шүү дээ те. Сэм сэмхэн бийдээ төхий гэдэг нь те. Ингээд уулзж штэ. Сэрүүн цагаар дэвцснэ нөхөө гэж байгаа. Ойлгосноо те. Тэр юу гэсэн үг гэхээр ингээд сэрүүн цаг гэдэг нь их удаан хугацаанд уулзаагүй те. Манай заяаг үлгийн шүлгийн бичсэн шүү дээ. Яг түүх нь бол юм шүү дээ. Манай заяагийн бас одоо яг тухайн үед найзалдаг байсан охин шууд байна уу гэлтгсэн байна. Би Америк явж гин гэдэл. Тэгэл тэр шүлэг гарсан байхгүй. Тэгээд маш удаан хугацаагаар тэрээр уулзаагүй шүү дээ. Тэ. Тэгээд хаяглаас үүссэн дуу шүү дээ. Эм орл шүү дээ. Эм орл шүү дээ. Тэгээд уулзсан юм байна шүү дээ. Тэгэхдээ тэр энэ дуу бол ер нь юуны тухай дуу вэ гэвэл би яг хэлж чадахгүй нэ. Тэр 6-гийн тэр тоото их төгөөлж хилээд идэг тийм дуу байхгүй юу? Уул нь бол тийм зүйлийн тухай дуу гэсэн үг.
Надаа яг тань ажил гэдэг дуу байдаг шүү дээ. Тэр яг ажил гэж нэрлэлсэн болохоос биш тэр яг шавны дуу хэлээ тий. Шавны дуу шүү дээ. Бид одоо ингэдэг шүү дээ. Бид нар чи яг яг өсвөр насндаа ажил болгож бид нар шавддаг шүү дээ. Хам гангараа тавиал за манайх өнөөдөр цуглаа шүү. 10 хариулаа ингээл бүүндээ цуглаал ингээд нэг тойроо зогссон те. За өнөөдөр хитүүлээ ороод энэ хөдөлгөөнийг ингэж нөгөө юу гэдэг бааранд нэг хиний дуул залуу Soldier Boy-ийн дуу байхгүй. Тэг энийг хитүүлээ цуг хиймээ гэд. Энд чи яг ажил болгож хийдэг байсан зүйл байхгүй. Одоо ч тэгж байгаа манай дүүнэр бүгд эн чинь гоё шүү дээ. Яг тэр өсвөр нас. Тэг хитүүлээ бөөндөө ороод бүгдээрээ цагаан бодолт өмснө. Доогоор хар юу өмснө. Бүр юм жигдрэлтэй. Тийм жигдрэлтэй. Тэгэл орохдоо амар сүртэй ордог л бид нар ч. Гэл те хамгаалагч нь ингээл бидрийг танд. Тэгэл ингээл нүүрглээл орох чинь бас ингээл нэг яах гаач байгаа тэгээд ингээл нэг тийм гоё мэдрэмж авахгүй л те. Тэгээ залуу хөлтөд. Тэгэл ороод юу Soldier Boy яасан дан юу гэл ингээл яг тэрийг ингээд зэрэг хийнгүүт л ингээл пүм гэл ингээл бүгдээрээ харж магаал те. Тэгэл бүгдээрээ ингэж ингээл тэгээд нэг хөөрхөн бүжгэлжээл тэгэл ингээл хардаг байлаа шүү дээ. Тэр чинь тэгэл ажил байлаа шүү дээ. Хамгийн гоё зүйл. Хамгийн гоё зүйл шүү дээ. Дөргиж ин л гэж байгаа байхгүй. Манай ангийн 11 жилийн уулзалт болох гээд. Тэгээ манай ангийнхан татарыг амар сонсдог байхгүй. Тэгээ нөгөө ангиараа нэг сургуулийн гадаа мата ингээл тарчаад бас харьдгүй шүү дээ. Нэг ингээд гитар тоглоод ингээл байж идэг. Тэгдэг шүү дээ. Тэрэн дээр яг ганцаараа тоглодог. Ганцаараа манай ангийн нэг гитарн дээр бөөндө дуулдаг гэсэн. Бараг дуулна. Тэгээд ангийн уулзалтан дээр яг л нэг татарын дууг дуулчмаар санагдаа болдгоо. Тэгээ би яг дундыг сонсч за ганцаараа л угаасаа тийм байгаа. Энэ чамдаа зориул юм гин. Энэ тэгээ ер нь ажил нь арай нэг юм дөргиох юм байна гэж бодлоо. Тэгээ би нэлээд юм юу хийж одоо нэг дотоод анализ хийж бас ангийнхандаа бас нөгөө нэг хүүхэд насныхаа тэр ангийн одоо сургуулийн тэр гоё дурсамжаа өгөх гээд тэгээ яг дуулсан юм байна шүү дээ. Тийм. Тэгээ би бичлэг хийчихэд нөгөө бичлэгээ барина гэж бодоод амар хэцүү мөлий шүү дээ. Дагаж дуулах баг боломжгүй байсан. Эвгүй. Би 7-8 цаг болсон. Нэг дагаж дуулах гээд. Дагаж дуулах гээд. Сүүл рүүгээ бүр үнэхээр ингээ нөгөө хоолоо гаргах байлаа. Тэгээд одоо жагаагийн хэсэг бол бүр амар хурдан юм билээ. Тийм. Чага явчих. Үнэхээр хурдан юм билээ ингээд. Гүцэхгүй юм билээ ингээд. Бүр сүүл рүүгээ нөгөө нэг юм гүцэхгүй юм тавтаад тахаар нэг хэл төлтрээд ирдэ шүү дээ. Миний бүр тэгээд бүр ёо ямар хэцүү юм бэ. Ингээ сонсоход гоё байгаад байдаг. Амар юм сонсоход нэг юм болчмоор юм шиг сонсогдсон шнэ. Амар гоё амархнаар ингээ гоё ингэ сонсгоод байгаа юм. Яг өөрөө ингээ дагаад болох гэж. Хэцүү юм л шүү. Яг тоглолтонд ингээ хамгийн их дуулагддаг дуу бол бороо гэж штэ. Яг дуулахад яг хэцүү санагдчихсан үе байдаг. Бороогүй. Гөө ер нь ингээ байдаг. Одоо нэг юм арай одоо юу гэдэг юм те. Бүр ингэ мэдэгддэг штэ. Одоо ингээл тайзан дээр ингээл гарахад л хүртэл ингээл бүн гээл ширэгээ зөгтөг осод байдаг шүү дээ. Ингээд ингэдэг осод дээр ингээ гарахад ингээд яалч дундуур фүнк хан эсвэл нэг тийм үед дээр доолох тайг хэцээдэг. Тэгтээ гайгүй цөөхөн. Тиймэрхүү үед дээр гарч лээс. Жаргалтай осод гэж дуу байна. Гайхалтай. Тэр дуу бүтсэн түүхээс. Жаргалтай ос бол нэг юм шүү. Манай нэг ах хүү байдаг гэсэн. Ах нэг хүнд оролцлаа. Интгэх. Бид хоёрын соёл өөр. Тэгтээ бид хоёр сэтгэл нэг, зүрх нэг. Манай ээж аав интгэх хүнтэй ингэн гэхлээр боо зөвшөөрдгөө. Нөгөө талын маань юм бүр зөвшөөрдгөө. Ах нь одоо нэг дуутаал үлдээ та. Гэдэг маягаар жаргалтай ос гэдэг юм жаргалтайгаар төгсгмөр байна гэж. Тэгээд жаргалтай ос гэдэг дууг биднэрт бүр ахтаа нэг яалтчгүй яагач гэгээд мөнгө өгчээсэн бүр. Таньдаг ах маань. Та нэрийг хэлвэл хүмүүс мэдэн гэхдээ хэлээд бас ирэхгүй юм болов гэж. Тэгээд гүй яах гэсэн чи гүй миний дүүнэр гоё хоолнд оролтоо гоё наазгтуудтай юм гэдэг. Тэгээд бид нар нэг тухайн үед нэг тэр хөрхөө нэг мэдгээ тогтоонд ингээл хий. Заахаа гэд. Тэгээд бид нар ингээд аюу хурдан гаргацсан. Тэгээд тэр дунд бас аюу тийм нэг юм түүхтэй болохоор ийм хоёр сэтгэл ингээд нэгдэж чадахгүй болохоор тэр нь өөрөө ингээд
аавраа хамгаалаад айгүй гоё дуу мангар хордон бүтээд тэгээд бас гоё хит болчихсон. Сүүлд бас тоглолтондоо зориулж шинжилж дуулсан тий. Тэр хувилбар бас их таалагдсан. Тэр айгүй гоё байсан. Манай Мишель бүр үнэхээр гоё дуулаад тэгээд гайхалтай. Юуж аринад оркестртэй тоглолт хийсэн шүү дээ. Оркестртэй тоглох ер нь сонголт яа хийсэн юм бэ? Бид нар 2023 оны хипхоп хамтлагууд бол оркестртэй ингээд бас тоглох сонирхолтой байгаад байна шүү дээ. тий. Гэхдээ энэ цаана яг яг сонсож байгаа хүмүүст бол гоё байдаг шүү дээ. Артистууд уран бүтээлчд яагаад энийг илүү түлхүү сонгоод байна? Гадны хипхопчд ингээд хийдэг бүр юу болгоцсон юм бэ? Өөрсдийгөө одоо бид мэрэгжлийн төвшөнд ажиллахыг хичээдэг гэдэг зүйлээ батлахын тулд гэсэн. Оркестртэй гэдэг чинь бас ангадагч шүү дээ. Тэгээд бид нар за 20 жилийн хойдоо бид нар ийм төв стадионд биднийг сонсдог залуучуудыг нэгэн өдөр дурсамж одоо урам зоригоор нь одоо баярлуулж бэлхааж те нэг үеийнх нэг ингээд нэг цоглуулж байгаа. Чадсан байна л да. Тэгээд нэг ийм аавранд ороод те тэр нь одоо юу гэдгийг нэг 2000 гэдэг аавранд ордог ч юм уу те. Энерги ингээд дүүрж байгаа. Тийм ингээд дүүрж байгаа байхгүй ингээд. Тэгээд тэнд бол тэр энергийг хинж ингээд цөмөлж чадахгүй байхгүй тэр олон мянган хүн чинь цоглож байгаа те. Тэгээ бүр ингээд хүмүүс орж чадахгүй нойлынхан цонгоор ингээд орж байгаа. Тэрэнд л ингээд яг хамрагчаал те маш гоё юм юу аахгүй. Энийг хийчихлээ. Окей гуруулаа. Онон дофын багтаа ярьж байгаад энэ гадны хипхопууд бол өөрсдийнхөө яг энэ ойн хүрээнд гэдэг юм уу яг юм онцгой үеуд дээр энэ тэгш үеуд дээр ийм оркестртэй тоглолтууд хийдэг юм. Тэгээ харсан чинь бүгд хийд юм байна. Окей хэдүүлээ хийцгээе. Энийг бид нар ингээл нэгэн одоо бид нар ингээд одоо бид нарт ингээд бүтэн тоглолтын бичлэг байгаа. Тэр бол бас ингээл дараа үзэхэд маш гоё. Чамдаа өгсөн хайр бүр үнэхээр нандин. Ямар гоё ингээд нөгөө тэр хийл тэр одоо утсан хөгжмөдтэй ямар гоё зохицдог юм. Үнэхээр гоё юм лээ. Нөгөө мэрэгжлийн дууралт, мэрэгжлийн хөгжимчд. Гэхдээ бид нарт тоглоход маш хэцүү байсан. Одоо яг тэр маш олон хөгжимтэй ингээд бид нар харьцаж байгаа шүү дээ. Тэгээд бид нар хоорондоо бид нар чинь ингээд жишээлбэл татар хамтлагийн 3 болвол ингээд хоорондоо 20 жил житэн жил ойлголцоод за яг амьсгааг хөрөхгүй байхад би амьсгаа нь хөрөхгүй байна гэж шууд үлгэж аваад за яг амьсгаа авахгүйх. Яг тийм юмнууд байгаа шүү дээ. Жагаа одоо жишээлбэл яг одоо амьсгаа нь хөрөхгүй байлаа. Эсвэл бол энэ дээр нэг гацчиндаа үлгөөл авах. Эсвэл за тэр хоёр намайг авах гэдэг юм сөлбөөнүүд те. Ингээ шууд мэдрэлцдэг тайзан дээр. Тэг чин тэд нэр ингээд 20 хэдэн хөгжимч зогсоод амьд хөгжмийн бүх оркестр одоо бөмбөр гитар кийл ингээд бүгд ингээд байгаад ирэхэ 30 хэдэн юм. Тэрийг бид нар ойлгоно гэдэг бол амар хэцүү. Тэрийн бэлтгэлийг маш сайн хийх юм л. Бид нар бараг 6 сар 3 сар бэлтжиж орох хэрэгтэй. Бид нар бол нэг сар гарan бэлдээл орсон доо. Тэгэхэд л одоо чадан ядан л хийж байгаа шүү дээ. Гэсэн дуу болгон дээр нь шинэ бэлтгэл хийж байгаа. Тийм. Амжигтай хэцүүсэн. Тэрийг дахиж хийх юмсан гэж би мөрөөддөг. Бүр ингээд. Тэр нэр амира. Яа. Тэр үнэхээр гоё шүү. Яг тэр тэгээд амьдаар нь очиод мэдрээд тэр амьд хөгжим оркестрийг Монголд босгол тэр нөгөө манай дуунууд чинь нэг жоохон юу юм байна л да нөгөө хүүрэндэг. Одоо юм кам одоо жишээл хайрыг үнэлээд хулгайсаа гэж өгнө чадал хэрээрсэн. Тэр нэрээр гэдэг. Тий. Тэгвэл юм хайрыг үндэлийн клипийг үзчихэд нэг бүтэн кино үзсэн юм шиг болдог гэж байгаа хүмүүс зарим хүмүүс тэгдэг гэж байгаа. Тэг ингээд зохиол мохолтой ингээд тэгэнгүүт дуу болгоныг ингээд нэрээ явсан чинь тэр зохиомж нь их гоё. Хөгжмийн зохиомж нь гэсэн үг. Унаал өргөөл босоол дурлал хайрлаа пам гэх бүх дуунууд юм байна. Хөгжмийн зохиол болоод байна шүү дээ. Ямар хурдан амар тавшингоо ярьж шүү. Зүрх сэтгэлийн боловсрал юу нэрч чухал юм бэ? Маш чухал шүү. Зүрх сэтгэлийн боловсралыг бол юу яадаг? Би энэ урлаг гэдэг зүйл өөрөө өгдөг гэж боддог. Тэжээдэг гэж боддог. Сэтгэлийн зүрх гэдэг бол өөрөө юм болчинлог хэрэгтэй шүү дээ. Бид нар ингээд цусаар ингээд хангахчдаг. Одоо бид нар ингээд ажиллаж байгаа тийм. Хэрэгтэй байна. Дангал ажил. Сэтгэл гэдэг нэг хэмжээлшгүй хэрэгтэй байна. Бидэрт ингээд биенээс гарцсан ингээд юм. Тэрийг бол яг хөө зарим хүмүүс аавраа өнтер гэж ярьдаг шүү дээ. Аавраа сатай байх маяг гэдэг. Тэр сэтгэл гэдэг эргэтэн байгаа. Тэр сэтгэл гэдэг эргэтэн болвол ерөөсөө л урлаг тэжээж идэг гэж би зүгээр боддتي. Яагаад гэвэл бас энэ салбарт амьдарч байгаа учраас тэгж бодоод идэг баг л та. Тэр сэтгэл гэдэг эргэтэн юу тэжээгээд байна гэдэг нь айгүй чухал. Уур бухимдал тэжээгээд байна уу? Хайр хүндлэл тэжээгээд байна уу?
урам зориг дижээгээд байна уу гэдэг нь айгүй чухал. Тэгэхээр энэ урлаг буюу бүх урлагууд орно. Тэгэл одоо энэ хөгжим, зэмсэг, дуу, дүрслэх, одоо ярих гэдэг энэ чинь бүгдээр л одоо энэ чинь бас урлаг шүү дээ. Энэ зүйлийг сэтгэл гэдэг зүйлийг энд хийж идэг. Тэгэхээр юу сонсож харж ямар нөхдөдтэй манай нэг одоо зоргоо гэд миний одоо бас амьдралд их чухал үүрэг гүйцэтгэсэн зоргоо гэд нэг захирал байдаг. Зигзаг компани. Чи 5 хүнтэй нийлж болно. Тэ? За тэгтээ тэр 5 чинь нэг нь тамхитд болж тамхитаа л. Нэг нь архиудаг бол архиугаа л. Нэг нь ингээл одоо тэ одоо хүүгийн эргүүлээд амжаа. Тэгээл тэ. Нэг нь ингээл яг хийж бүтээх гэл ингээл яг ийм шинийг сан. Яг энд тусаа сонгох хэрэгтэй. Нэг өөрийгөө тий. Яг чи тэр тийм л болно гэсэн үг гэж байна. Тэгэхээр сэтгэл гэдэг юу зүйл одоо их олон зүйлээс л ингээд шалтгааллах гэдэг юм л да тий. Би сая сүүлд нь бол тэр хэлдэг нь сэтгэл өөрөө ингээд мэдхгүй мөртлөөрөө кодлогч гэдгийг хэлэх гээд байгаа санаа шүү. Сэтгэл юу харж гин, юутай нийлж гин, юуг сонсож гин, юу үзэж гин, юуг амталж гин тэрнийг л чи кодлоод идэл гэж хэлэх гээд байгаа. Ямар орчин? Тий. Ямар хүмүүс донд? Тий. Ямар ур амьсгал донд? Сэтгэл гэдэг зүйлээр хүн ер нь амьдарч идэг. Түүнээс тэр агуулх боловсрал. Мэдээж боловсрлоор амьдарна. Сэтгэл нь зөв болвол заяанд юу лээ? Заяа зөв бол сэтгэл зөө гэдэггүй юу? Санаа зөв бол санаа гэдэг нь сэтгэл юм. Монголоор хэлж байгаа. Санаа зөв бол сэтгэл зөв гэдэг. Сэтгэл нь зөв бол тэгэл ер нь бүх юм ингээд аюу хайтаахан гэж бид нар боддог. Би таны ярилцлагыг үзчихилөө, уншчихилөө. Нэг юу байсан юм зигзаг гэсэн чи яг санаанд орж байна. Би тэгтээ юунаас яснаа бүр мартчихжээ. Тэрэн дээр та ингээд яг нэг артистаар явж байгаад амьдралын нэг шинэ карьерийг эхлүүлсэн байгаа шүү дээ. Бүтээлийн завсарлага авсан байдаг тий. Яг тэр үед яг би бол таныг тэгж бодсон. Шал өөр орчноор өөрийгөө дайчлах зүйлтэй болсон юм болов. Тийм. Би чамайг юу ярьж байгааг ойлгочлаа. Харин би яг нөгөө юун дээрээс үзснээ яг хэдэн онд гэдгийг ч бас санахгүй байна. 2008 онд бид нар уран бүтээл завсардаад би санхүү эдийн засгийн дэд сургуулийг төгсөөд тэгээд 5 сарын 21-ний өдөр би бүх хамтлагаасаа цуглуулсан хөрөнгөөр хувьцаа аваад тэгээд 2008 оны 5 сарын 21-ний өдөр Морганжийн одоо эдийн засгийн маш хүнд хямрал болоод миний тэр хувьцаагаар мөнгө идэг мэдэг тэр нөгөө үржүүлэх бодоо болохгүй юу. Тэгээ ямар ч мөнгөгүй болоод анхны өгтөрөө тэгээ би доктор авчихсан манай зоргоо захирал би сургуулаа төгсчлөө. Би яах вэ гэдэг. Чи юу мэрэн гэсэн. Юу ч яах вэ гэсэн чи худалдаг чи. Борлуулагч гэж. Тэр одоо нөгөө доктор авцуулж байна. Зах зээлийн фронт дээр гарч байна. Зах зээлийн фронт дээр гарч байна. Тэг яг тухайн үед чинь татар хамтлаг маш өндөр карьертай байсан. Татарын мөнгө яваад байдаг тий. Татарын мөнгө яваад байдаг. Гэвч Германд маань ямар ч мөнгө өгдөггүй. Тэнд нэг хөөхт ингээд аваа гэдэг юм шиг яг тэр авиахаар үүлээд байдаг те. Тэгэл энэ чи хамаагүй. Тэгээд би шууд доктор авчилж шууд худалдагчаар ажилд ороод би лангууны харж хэвчдэг байсан. Тэр манай уран бүтээлчд урлагийнхан бүгд орж гардаг байсан. Би тэднэрт бүгдэнд нь үйлчлэл явдаг байсан. Тэгээ зарим бүр хүч энд юу ч арай худалдаг хийж байгаа юм биш тэгээд яг хувцастай зогсож байгаа. Бас нэг манай хипхоп хамтлагийнхаа орж ирээд тэгээ манай бид ч өглөө юм тойрог гэдэг байхгүй. Ингээд өдрийн ажлыг яриад үйлчлэгээ цэвэрлэгээ яриад тэгээд биднэрт нэг юм 15 минут суух зав байдэ. Тэгээд өдрийн цайны цагаар тэгээд бид нар чинь босоо ингээд яг лангууны харж байгаа. Тэгээд энэ мөнгөчлөө хаачаа гэдэг би тэр орж ирэхийг харсан байхгүй. Хипхопчд. Та гарцсан юм байна. Үгүй лангууны харж ороо нуугдчихгүй. Тэгээд яг миний тасаг дээр үйлчлүүлэх гэдэг нь шүү дээ. Энэ мөнгөчлөө хаачж байгаа гэдэг. Тэгээд ахлах бол ингээ амар хатуу ханддаг байсан байхгүй. Яг л манай тэр нөгөө үйлчлэгээний соёл моёл манай доктор айгуу сайн шүү дээ. Яг л тэр хүмүүст үйлчлэх тэр үйлчлэгээний дарааллыг алдагдуулдаг. Өглөө зааварчилгаагаа заавал хэлнэ гэдэг нэг машин руу одоо гараж руу машин оруулахдаа зааварчилгаа өгнө 5 минут. Мөнгөчлөөнаа гэж ахлах нөгөө юугаар дуудаад. Гэтэ тэнд дотор ойлгохгүй шүү дээ ингээд станцаар. Бүгд станцтай ингээд. Хамт олон бол сонсож байгаа. Хамт олон бүгд сонсож байгаа. Тэгээ тэрийг унтраад байхгүй. За ахлахаа гарлаа гэл. Тэр надад амар гэл тэгэл очиод яажсан да. Тэр шүү. Тэгээ тэр надад
айгүй их юм сургасан байдаг. Сургуульд заасан юм маань бүр баяжуулаад. Ерөөсө 3 сарын дотор би 10,000 нэр төрлийн код бараг чэйжлээд бүгдийг би зөөгөөд контейнераас буулгаад тэр байлтгаа бүр би ингээд манад ингээд тос буудаг байхгүй юу? Бараа буудаг. Тэгэл бүгдээрээ л буулгаа шүү дээ. Би одоо татар юм өвгий гээл одоо чөлөөлөгдөхгүй шүү дээ. Тэр чинь ажлыг л юм сураад талангаа авч байгаа. Яг тос буулгаад бүр ингээл бүр аимшигт болцсон байсан чинь амар гоё юм спорт машинтай чейзер чинь тухайд амар гоё л шүү дээ. Нөгөө шааж нөгөө хоёрноос та вокзал дээр вагон буулгаж байгаа юм байна л да гэдэг. Тэгээ би тэрийг сонсчод ингээд амар тэгэл бас л нэг хиттэй ч байлаа да нэг тийм одоогод бол бас нэг юм даах үүрэх юм нэг хүн юм илчвэл би бас за өнгөрөөч тэгэхэд ингээл арцс гээл те би тэг юу игээд яад юм болоо гэл буруу юм игээд байгаа юм санагддаг шин. Тэгэл тэр нөгөө хамт олонд ороод те тэрэндээ би амар баярлалтай юм аа. Айгуу хэм сурсан. Тэгэл яг л тэгэл би тэгтээ би өөрийгөө ингээд нэг одоо өөрөөр төсөөлөх юм уу тийм байсан бол том урлагийн том дүр байгаад байна шүү дээ. Харин тийм. Тэр чинь айгуу хөөхдөд амар имзэг тусч байгаа шүү дээ. Хоёр өөр ийм зүйлтэй ингээд ажиллаад байна шүү дээ. Нэг хүн дотроо хоёр хуваагдах болчиход байна шүү дээ. Дүр байхгүй байсан бол та тэр үе тоохгүй байх. Тоохгүй. Ажиллаа сайхан тэгэл. Гэхдээ нөгөө хоёрын тэгж байгаа ах гэхээр ямар хэцүү юм бэ те. Хүмүүс хүмүүс тэгж хорон хөхт юм бэ те. Яа. Тэр мэр өгнүүд надад ингээд тухайд амар имзэг санагддаг байсан. Тэр үед хүүхэд төрөхөд та бас маш том ташуур авсан байна тий. Тийм би яг тэр нэг ташуур авсан болохоор яг нөгөө юуны гарам байдаг шүү дээ нөгөө призерийн гарам. Богоо явал кино шигсэл лүг. Тэгэл яг энд ингээл амар хүүхд чангаар уйлал. Тэгэл би ямар ч хамаагүй ажил хийх ёстой юм байна гэдэг юм ягаал. Тэгэл манай зөргөө захирал намайг үлгэж авсанд. Зэгзаг компани. Би одоо энэ компанидаар маш их бахархдаг. Одоо та нар аль салбараар ороод үйлчлүүлсэн ямар гоё хамт олон байдаг гэж маш гоё цэвэрхэн юмыг яг юм юуны дагуу системийн дагуу хийдэг. Тэгээ манай баяр сайхан захирал гээд манай. Тэгээ би борлуулагч болчоод хамгийн гоё мэдэн би ингээд нэг жил ажиллаад 9 сар ажиллаж байгаа л байсан чи баяраа захирал одоо манай захирал би захирлаа гэж боддог. Санаа захирлаа баяр сайхан захирал гээд баяраа захирлаа ярьдаг байхгүй байна уу гэдэг стор нөгөө юм дэлгүртээс мөгүй чамаг ороод ир гэж ингээд ороод яваад ортох гэсэн чинь за мөгүй тушаал дэвшгэндэ гэдэг л гэл би тэгдэг байхгүй гэсэн чинь гэл баярлах юм болов ингээд харсан мэл гэсэн чинь чи маркетингийн албаны мэрэгчлэлтэн боллоо чамаг тушаал дэвшүүлж байна чи ажиллах уу гэлээ яах гэхэлээ би энд айгуу дайжгүй нөсч би дотроо амар баярлж байгаа шүү дээ офс дороод ажиллах чинь шүү дээ яг одоо мэрэгжлийн чиглэлээр те гэвч намайг дөнгөж сургууль төгссөн хүүхэд бол шууд гараад маркетингийн мэрэгчлэлтэн хийнэ гэдэг нь байдгүй юм байна л да. Чи маркетингийн мэрэгчлэлтэн хийх гэж байгаа бол чи бараагаа эхлээ бариа. Тэ? Яг юу зарах гэж байгаа хөх тэнгэр гэдэг юм зарах гэж байгаа юм аа. Нэрэж хийж л. Зөндөө бараа байна шүү дээ. Тэгээд энэ ямар 05-та 040-тэй энэ тос нь ямар учиртай гэдгийг таны машинд ийм үйлчлэгээ үзүүлдэг сайн өвлөн зун нь ийм машин ийм машинд ийм тос хийн өвлөн зун нь ийм ингэж хийдэг мэдэг гэдэг ингээд бүгдийг сураад хийхлээр хүнд юу гэж хэлэх вэ гэхээр та зундаа өтгөн тос их ёстой. Ягаад гэвэл халахаар тос нь ингэдэг гэдэг зүйлийг би маркетингийн мэрэгчлэлтэн айгу одоо зөвөр хүнд хэрэгтэйгээр маркетинг сурчлагаа хийх ёстой байна л да тий. Түүнээс биш зүгээр хөх тэнгэр гэдэг бол гайхалтай юм. Тэнгэр шиг амьдарцгааг хэлэх юм бол энэ бол хоосон болчиход байна л да тий. Тэрийг мэдсэн учраас намайг тэндээс эхлүүлсэн мэл. Тийм учраас би тэр хамт олон маш их баярлдаг. Тэгээд одоо хүртэл ингээд мэдэр ингээд уулзалтуудын цаас надад захидаг байсан тэрэнд би ингээд жоохон ингээд нэг ингээд хүн ингээд болонддээ шүү дээ. Тэгэхээр тэрийг харахаар гэх. Тэгэхээр таны нөгөө нэг ажлын хамгийн анхны хамт олон адил хөдөлмөр одоо заасан газар байгаа даа шүү. Хүн ер нь яаж хөгжд юм бэ? Нэг сайн хүний хажууд байж хөгжөөд байна уу? Эсвэл ганцаараа юм уншиж ингэж бэлсэлсэн ер нь хөгжөөд байна. Сайн та ер нь аль талд нь гэж бодож байна? Сайн хүний хажууд байх хэрэгтэй. Сайныг дагуул сар нэгрэл гэж үгүй шүү дээ. Мууг дагуул могон хор гэдэг юм уу гэдэг. Тэгэхээр сайн хүнийг л дагах хэрэгтэй. Мэдээж өөрөө уншиж судлах хэрэгтэй. Тэр усууд нөгөө дандаа юу атсан байдаг. Замын туулцсан байдаг. Тий. Одоо
BMC ах нар одоо Lumini ахнараас ингээд баян асуудаг шүү дээ. Тэр чинь ингээд биддэг альдийн ингээд бас тулцсан байгаа байхгүй. Даха энэ үедээ ах гэхэлээ жав гэл ах нар хэлнэ шүү дээ. Тий. Тэгэхээр сайн усуудыг даах хэвээр манай сонор рекордсын бүх ах нар үнэхээр сайн. Хоёр дахь юм бол манай зэгзаг компани доктор авчилж байгаах ингээд сайн гэр бүл сайн бол ер нь сайн үнийг л даах хэвээр доо. Дахаасаа гадна та бас тийм төрлийн үе юм болов гэж надад бодогдлоо. Бага газраас юм атгаад чанарын ч юм уу хамтлагын ч юм уу зураа аваа яваад идэг төрлийн хүн юм болов гэж бодогдлоо. Мэдгүй юм да өөрийгөө. Гэтэ яг анхны хөдөлмөр анхны хамт олон хүнд яг нэг тодорхой хэмжээний ачаал даах ч юм уу төлөвчлийг яг суур одоо юм ин олгосон байт юм болов гэж надад бас бодогдод тий. Тэгээд яг би тэр ярилцлагыг тэр юун дээр байсан юм болоо юудсан би яг таны ярилцлага миний ярьсан тэр мөн байснаа сая мөн тэгээ би бас яг чи бас танаа сонсогчс байгаад байгаа шүү дээ юм байгаад байгаа шүү. Тэгээд яг ингэ бас хэцүү баха. Тэгтээ ингээд эндээс ингэж гарч ирж ийн гэдэг бол яг л бас нэг юм тулсан одоо нэг түүх байгаад байна шүү дээ. Надад бол юм өгсөн. Яг хүн өөртөө нэг дүр үүсгээд ирэх тусмал илүү их зовоод байгаа юм болов. Адилхан л хүн байгаа байхгүй юу болно тий. Тийм би одоо яг тэрийг драм гэдэг маш том одоо ус байлаа шүү дээ. Тэр ус бол яг өөрсдөө тэгж бардах, өөрсдөө тэгж нөгөө дүр үүсгэж байгаа байхгүй. Тэгэл хооронд нь хүмүүсийг тулалдуулаад тэндээсээ ингээл кафе аваад амар том кингүүд тэгэл би тэгтээ түүхийг уншижсэн шүү. Тэгэл ингээл ингэж аал тэгэл өнөдөр мөхцөн байхгүй. Манай Монгол шиг ийм том даачин одоо тухайн үед чинь байлдан дагуулт гэж байлаа шүү дээ. Одоо байлдан дагуултлаар бол Америкт гэдэг байж байгаа. Жишээ нь тийм л усуд гэсэн. Түүнээс хүн алж. Тэгээд тэр дүр үүсгээд ирэхээр л ер нь юм яад юм болов гэж тэрийг би аягүй сайн ойлгосон шүү. Чанар нь унаад байна тий. Чанар гэх юм уу ер нь бүх зүйл нь. Тэгээд дүр үүсгэх би дургу. Тий. Манай Монголын түүхэнд ч гэсэн бас тохиолдсон байдаг тий. Тийм жоохон дүрлүүгээ ороод. Юан гүрнийг өсгөн байгуулад Байдуу буюу одоогийн Бээжинд нөө яг ордны хаад ноёд болцсон байсан гэнэ. Яг л нөө тал нутгийн нөө дайчин Баатар чинь ордонд төрөөд тий. Тэгээд яг нөө ордны нөө тэр чин мэдээж бас тухайн үеийн одоо шивгчин одоо зарц нар ч юм уу ингээд нэг юм бүх юм хийж өгдөг орчинд өсөө тэгээ бид нар суларсан гэж бол бас түүхийн подкастаас сонсч илээс. Тий. Ер нь бэлэн юм амтгүй биш үү? Тий. Киноны тухай бас эргэж арыг гэж бодож байна. Кино зураг авалт бол тарханд тий хийгдсэн байна шүү дээ. 90% нь тарханд. Одоо зүгээр үзэгчдэд зүгээр л нэг зүйлийг хэлвэл татар хамтлагийн үнэн түүх шүү гэж хэлв. Мэдээж уран сайхан бол орсон л байгаа. Мэдээж энэ бол уран сайхны кино. Гэхдээ бидний амьдралын түүхээс сэтүүлсэн. Зарим манай найруулагч бол Баталгэр гээд одоо Шаргэгээ гийсэн найруулагч байгаа. Тэгээд бодит түүхээс сэтүүлсэн гэхэлэр юм бол бидний түүх орсон гэсэн үг. Нөө Straight Outta Compton ч юм уу те. Эсвэл одоо нөө Bohemian Rhapsody те. Одоо ингээд том хамтлагуудын кинон дээр яг нөө гişүүд нь зарим нэг нь байдгүй шүү дээ. Тэгэхэд татар хамтлаг бол яг одоо ингээд гурлаа яг энэ киногоо үзэх гээд бас байж шүү дээ. Харин та. Энэ мэдрэмж юу нэр вэ? Анх манай яг одоо сая ийм хипхоп гэхлээр манай найруулагч бүр яг анхны болсон тэр би санддаг байхгүй. Яг 1 сарын 28-нд л үү. Яг ингээ анх уулзаа тойроо сууж байгаа. Ийм гоё хипхоп кино гэж нэг нь хэлсэн юм. Амар гоё юм гангстер. Динжиминг. Том мангар хоёр том бүлэгтэй. Уусаа байдаг байсан шүү дээ. Чинь хоёр том бүлэг ингээ өссөн тэгэл тэр үед ч юм бол мангар их хатмат байсан шүү дээ. Гэсэн чи манай найруулагч наа чин бид нар одоо буу шийдэм Америк шиг те одоо тийм амар байхгүй шүү дээ. Тэ мэдээж үзэрчлүүд байгаа. Гэтэ энэ илүүтэйгүр юм бодиттой. Бодит түүгээс сэтвсэн гэдгийг та бүхэн хараараа тэгээд уран сайхны кино. Гэтэ энэ үнэхэр бүтээл болсон. Анханасаа би Монголын хамгийн шилдэг, хамгийн лаг манай хамгийн одоо бидний үеийн тим усад хамтарч ажиллана гэсэн. Яг энэ маань санснаар болсон. Цохиолыг Миегон баг бичсэн. Найруулагчаар нь Батэлгэр маань ажилласан мэдний үеийн залуу маш одоо
өндөр ирчээ авч байгаа. Зурглаач нь Гүрэнбаатар. За тэгээд манай зохиолчдын баг маань Бибэ байна. Флаш амлгийн Бибэ. Татар амлыг сайн мэддэг. Дээрээс нь бол манай Ариун болд гэдэг найруулагч байна. Энэ киног анханаас нь хийхэд л хамт байсан. Энэ 2-3 жилийн хугацаанд хамт байсан. За тэгээд зураачаар нь бол манай Боги гэд Болор Эрдэнэ гэд одоо урлагийнхан дундаа номер бас гайхалтай ихний 3-т ордог ийм залуу бидний үе. Ингээ бүгдийг гэрэл тавьдаг. Одоо энэ зургийн багийнх ингээд бүх хүмүүс ажил. За одоо өнгө дуу шуу манай тодгий те. За өнгийг бол манай анхаа гэдэг одоо дөнгөж саяхан манай найруулагч өчтөр л орчдөг киногоо юу гэж хэлсэн бэ гэхээр энэ өмнө гарч байгаагүй өнгө төрх байна да. Анхаа дөнгөж Америкт саяхан Америкт ийм өнгө тавилтын Америк сурвалж төгсөөд ирсэн юм. Маш олон кинонд ажилласан анхаа гэдэг хүмүүс мэд. Хуучин бид нар бас уран бүтээлийн хамтрагчд байсан. Тэгээд энэ их гоё, энэ ер нь их гоё болчлаа даа гэхэд тэр маш гоё үеиг. Тэгээд одоо үзсэн гэдэгтээ одоо ингээд эхлэв л. Үзээг ба. Ерөнхийдөө хар зураг ол үзсэн. Нээлтэн дээр энэ ч одоо ингээд дуу манай алаагүй ажиллаж байгаа. Алаагүй гэдэг одоо энэ алаагүйгээр ав. Тий. Одоо бүх ая дуу шуум дээр ажиллаж байгаа. Аян дээр ажиллаж байгаа. Тэг ингээд дуу шуум өнгө за тэгээд тэр монтаж эдгээр ингээд бүх зүйл нь перфект болоод үзег байхгүй. Одоо нээлтэн дээр үзэх гэж гэсэн үг. Энэ мэдрэмж бол бас гайхалтай мэдрэмж. Хавцаа явж өгөхгүй байгаа юм шиг, хитрхи хурдан яваад байгаа юм шиг. Гэхдээ хүмүүс хүн болгонд нэг тийм бодлоо гэдэг. Миний амьдралаар кино хийвэл гэдэг нэг. Тийм шүү дээ. Энэ бол бүгд үнэхээр л үнэн шүү дээ. Яг үнэндээ давтагдахгүй түүхүүд байдаг шүү дээ. Хүн болгоны түүх, хүн болго одоо айл болгоны ард инээд нөр, жаргалан нөр, зовлон чөөр тий. Тэр шиг. Надад алгой санагч байна. Би яг нээлтэн дээр нь очиж үзнэ. Нээлт техник. Хөрнөх. Тийм. За баярлалаа. Хоёр эхнэр. За. Манай эхнэр бас танаа фэн. Гоё юм. Тэгээ юун төрөнд бас подкастэнд маань оролцооч гэсэн урилгыг хүлээн авч одоо хүрэлцэн ирсэн танд талархлаа. Тэгээд татар хамтлагийн одоо үе үеийн сонсогч нарын нэгийн хувьд тантай ярилцах нь хэрэг таатай байлаа. Подкаста одоо энэ төрөйд өндөрлүүлэе гэж бодож байна. Тэгээ манай подкастын нэг брэнд тасгалт байгаа юм. Ер нь бол одоо энэ артист уран бүтээлчдээс л асууад байгаа. Хэрвээ та ямар нэг хөгжмийн зэмсэг байсан бол ямар хөгжим шиг дуурах бол? Мороор шиг дуурах. Мороор. Тийм ба. Яагаад? Мороор их л гоё хөгжим даа. Мэдхгүй тийм дээд өнгө гардгуу мөртлөөрөө бүх юмний суур байдаг. Тэгээд нэг юм олон ааш аяггүй. Тэгээд үндсэн 2 хуудастай гэсэн мөртлөөрөө тэр 2 хуудасаараа илэрхийлж байгаа имийг ингээд сонсохлоор одоо нэг ингэж биш ингээд нэг юм алсуураа ингээд нэг их өргөн цараар өгдөг гэх юм уу? Зэмсэг гэж асуусан учраас энэ жоохон фантаз асуулт байгаа. Би жоохон фантаз яриулсан шүү. Ингээд амар сүртэй. За подкастын дүргээд өндөрлүүлэе гэж бодож байна. Магадгүй танаас сугаасаа ч юм уу таны хэлхийг хүссэн зүйл байвал магадгүй одоо залуучуудаа бас нэг зүйлийг урайлаад хоёлоо подкаст өндөрлүүлэе гэж бодож байна. За ингээд биднийг сонсож дэмждэг бүх уран бүтээлчид энэ кинонд ажилласан биднийг сонсдог одоо үзэл санаа нэгддэг бүх хүмүүстээ юуны дүрэнд маш их баяр талархлаа. Тэгээ бүх юм цаг хугацаатай. Тэгээ тэр цаг хугацаанд бүх юм хийх ёстой. Тэгээд сүүлд нь одоо юу гэдгийг харамсахгүй тэр цаг хугацааг л бүгдээрээ бусдыг хайрлаж хүндлэж энэ нийгмийг маш гоё тийм гэгээхэн тэ энэ бид нар л амьдрна. Гадных ярьж амьдрахгүй чадахчгүй хүүтэн дөрвөн үлрэлт. Гэтэ бид нарын дөрвөн үлрэлттэй дуртай. Тэгээд энэ олдсон цаг хугацаанд өөрсдийнхөө бодсон сансан бүхнээ зориглон хийгээрэй. Цаг хугацаа биднийг орхин одоо сүнсүн гэдэг шиг те бусдыг хайрлаж хүндлэж ганц олдох насандаа сайхан амьдарцгаая гэж хэлээ да. Яа. Монгол хүн болгонд дотор нэг татар байгаа шүү. Баярлалаа.
подкаст маань энэ төрөд өндөрлөж байна. Хүүхдингэр подкастын маань зочноор хүрэлцэн ирсэн татар хамтлагийн гишүүн мөнхч болон танд баярлаж байна. Тэгээ бид бүхэнтэй хамтдаа байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Бид бүхний аль биесний хуудасуудыг дагаж бидэнтэй нэг дээрээ тэгээ Хүүхдингэр подкаст маань энэ төрөд өндөрлөж байна. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа.